Hi guys. За өнөөдрийн бичлэгтээ тавтай морил өнөөдрийн бичлэгээрээ би өөрийнхөө хувьд нэг тийм хэрэглэж чаддаггүй зайлс хийдэг нэг тийм арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн тухай хуваалцах гээд яг одоогийн байдлаар би бол ийм 9 хэрэглэж чаддаггүй арьс арчилгааны бүтээгдэхүүнээ бичсэн байна. Нэгдүгээрт мист. Бүр ингээ бүхэлдээ ингээ мистийг авч үзэх юм бол би ер нь мист хэрэглэж чаддаггүй. Яагаад вэ гэхээр мист ингээд цацангууд ямар ч нарийнхан цацалттай байсан ч гэсэн ингээд ус рүү ингээд болчтой. Тэгээ тэнгуү тэр чинь мист одоо арьс арчилгааны бүтээгдэхүүн юм чинь дотроо ямар нэг юм тосны агуулмж байгаа тий. Гэтэ тэр ингээд усан байсан ч гэсэн усан юм чи одоо ингээд би чинь одоо үсээ угааж байгаа энийг шалтгаан нь би үсээ одоо тийм тослогцсон эсвэл тийм нэг бохирдолтой тийм харагдуулахыг мэдэж хүсэхгүй болоод би бол үсээ угаадаг. Тэнгүүт яг нүүр тойрсон үсээ маань муухай нэг тийм бохир харагдуулах юм шиг санагдаад ер нь бол ингээд ийм мист хэрэглэж чаддгүй. Одоо би үнэхээр мист хэрэглэх тийм нэг шаардлага гарах юм бол би одоо ийм төрлийн мист хэрэглэхгүй. Мистний цацалт нь шууд нүүр рүү одоо ингээд ийм үсчээд идэг тийм цацалтай дээ шүү дээ тий. Тийм цацалттай мист бол хэрэглэж чадахгүй. Тэр чинь ингээд яг тэрнийг үсчиж очсон газартаа л илүү их нөлөөлөд бусад хэсгээрээ ерөөсөө нөлөөлөхгүй юм шиг санагддаг. Тэгэхээр ийм гоё ууран нэг тийм бутарсан шууд нүүрэн дээр ингээд бутарч очоод ингээд ийм зөөлхөн очоо наалддаг тийм л цацалттай биш бол хэрэглэж чадахгүй. Дээрээс нь ингээд нэг цацалт нь бүр амар том хүрээг ингээд хамардаг байх юм бол бас чадахгүй. Үнэхээр ингээд ийм жижигэн ийм хүрээг ингээд хамарч цацагддаг. Дээрээс нь гоё ийм уураар зөөлөн очиж цацагддаг тийм цацалттай мист байх юм бол хэрэглэнэ. Хоёрдугаарт шит маск. За энэ бүр хүмүүс бүр амар сонь санагдаж магадгүй нэр үнэхээр наа чи хийм хүн байдаг бол please комент хийрээ бүр ингээд би хамт шүү гэд ямар төрлийн шит маск хэрэглэж чаддгүй вэ гэхээр доторх тэр одоо нэг шингэн бүтцэн эссенц ч юм уу одоо тэр серум ампулны нэг агуулмжтай байдаг шүү дээ тэр шит маск чинь. За тэр шингэн бүтцэн бүр хитрхи өтгөн байх юм бол хэрэглэж чаддгүй. Яагаад тэгэхээр би яг тийм нэг өтгөн бүтцтэй хитрхи их одоо тийм нэг шингэн өтгөн бүтцтэй тийм шит маск хэрэглэхээр миний ингээ нөхсөг бүглэрчдэг. Тэгээ ингээ юм гарчдаг. Тэрний дараа дээрэс нь зарим ингээд шит маскнууд чинь нэг тийм амар том байгаад идэв шүү дээ. Тэгээ том байнгут чинь бүр ингээ үсний нэгвэр ингээд энэ минь хүртэл ингээд хүрээд идэх те. За ингээд би ийм том талбайтай юм шит маск хэрэглэж чаддгүй. Яагаад вэ гэхээр бас л нөгөө ихний мисттэй адилхан миний үс муухай болчдөг. Тэгээ үнэхээр ингээд шит маск хэрэглэмээр санагдах ч юм уу нэг юм хэрэглэх туршиж үзэх тийм шит маскнууд байх юм бол би зөвхөн усан дорхихоо өмнө л хэрэглэдэг. Усан дорхихоо өмнө сайхан шит маска тавилаа. Тэгэхээр чи ингээд тэр үс ингээд муухай шингэнтэй ингээд муухай болсон ч гэсэн би тэгээ угаачих юм чинь. Тэгээ үсээ муухай болгох амар дурггүй. Шит маскыг тэгээл нэг өдөр болгон хэрэглэж үнэхээр чаддаггүй. Үнэхээр маш ховор тохиолдолд тэгээ үнэхээр энэ бүр маш сайн гэсэн шит маск одоо гарч ирэх юм бол би тэрийг л туршиж үздэг. Одоо ямар нэг ингээл арьс арчилгааны бүтээгдэхүүн авах та тий. Энэ маск ийм хэдэн ингээд маскнууд авчим гэл ингээл амар олон цоглуулаад аваад идэв шүү дээ. Би ерөөсөө тэгж авдаггүй. Яг үнэхээр ингээд энэ бүр маш сайн чи нэг хэрэглэхгүй бол болохгүй тий. Тэгсэн маскыг л би худалдаж авнахаас зүгээр л ингээд ийм арьсаа чийшүүлэх маягаар хэрэглэж байгаа одоо тийм тохиолдолд би үнэхээр авдаггүй. Гуравдугаарт энэ бол бүр ингээ бүх төрлийн арьс арчилгаан дээр маань нөлөөлөх зүйл. Наалдамхай төгсгөлтэй байж болтгоо. Эхний бүтээгдэхүүн маань л ингээд наалдамхай төгсгөлтэй байх юм бол дараагийн төрсөн бүхэл юм маань ингээл наалдаал нэг юм сонин тэр нэг мэдрэмж жоох юм таалагддгүү. Тэр нэг дараагийн түрхээд байгаа юм маань хүртэл яг эхний түрхснээ маань ингээд тавтаад тэр одоо наалдан паны юусан юм арилахгүй юм шиг санагдаад жоох юм онцгой санагдаад идэг. Тэнгүүт гоё ингээл арьс арчилгаа хийгээд нүрээ гоё ингээд цэвэрхэн байлгамаар ах чи энэ тедгийн ингээд бохирдол ирээл ингээд тийм наалтах гэдэг юм шиг амар тийм муухай мэдрэмж төрөөд идэг. Дөрөвдүгээрт энэ угаасаа та нар бол мэдж байгаа. Би өмнө бичлэгээрээ ч хэлжсэн. Энэ бол силикон материалтай тонер пад. За заавал силикон биш. Ер нь их тийм нэг юм хатуу материалтай тонер пад байдаг шүү дээ. Би тийм тонер пад хэрэглэж чаддгүй хүн юм бэлээ гэдгийг би олж мэдсэн. Тэр тонер падны материал нь нэг тийм силикон эсвэл нэг тийм одоо нөгөө нэвтэрч өгдөггүй одоо тийм нэг хатуу материалтай байх юм бол эн чинь ингээд арчигдахгүй зүгээр ингээд нүүрэн дээр ингээд гулгаад идэх байхгүй.
Би тэр одоо тонер падаа мэдээж ингээд арьсаа гоё болгохын төлөө хэрэгжилж байгаа. Тэр шингэнтэй тонер падыг дээрэс нь би юмыг ингээд юм арчмаар байдаг хгүй. Тэгэнгүүт одоо тэр гоё ингээд юм силикон материалтай ингээд юм нүүрэн дээр гулгаад байгаа чи ер нь бол зүгээр одоо тэр шингэнэл нүүрэндээ гоё ингээд түрхээд сайхан тэр шингэнийг нь л хэрэглээд байгаа гэсэн үг. Тэр голон тэр материалыг нь бас би давхар хэрэглэмээр байдаг. Тэгтэл тэр материал нь хэрэглэгдэхгүй зүгээр л нэг үйлдэл хийгээд идэл гэсэн үг. Би болохоор юм хоёр үйлдэл хүсээд байдаг. Нэгдүгээр тэр шингэнийг нь ашиглаж байна. Хоёрдугаарт бас юм нэг цэвэрлээд арчих мэдрэмж авмаар байдаг. Одоо ингээд тонер падыг чинь би болохоор орой болохоор ингээд нүрээ сайхан ойлон цэвэрлэгчээр цэвэрлээд ч юм уу эсвэл мицеллэр усаар цэвэрлэнгүүтээ дараа нь ингээд хөөс угаачаад одоо арьс ашлагын эхний шат маань тонер пад байдаг хгүй. Тэр тохиолдолд болохоор би илүү одоо ингээд юм үсний энэ хаваар заагаар ч юм уу те ямар нэгэн бохирдол би үлдээсэн байх үедээ гэдэг үднээс бас ингээд нэг юм жоохон арчиж өгдөг. Дээрэс нь яг ингээд нүүрэн дээр маань дараагийн арьс ашлагын бүтээгдэхүүнээ түрхмээр байтал нэг юм ганц хоёр ширхэг юм нэг ширхэгтэй ингээд юм тоосон цоор бохирдол байгаад идэв шээ. Тийм бас байх вэ гэдэг үднээс би арчиж цэвэрлдэг байхгүй юу. Өглөө би тонер падыг ямар зорилготой хэрэглэдэг вэ гэхээр би өглөө нүрээ угаахгүй одоо шууд эхлээд би хамгийн түрүүн шүдээ угаачаад дараа нь хамар мамраа ингээд цэвэрлээд шүд мүдээ цэвэрлчээд би дараа нь тонер падаараа бүтэн нүүрнийхээ одоо нэг шүнжэнгөө унцсан тэр ор дэрний бохирдол те нүүрэн дээр байдаг штэ хүнжил мүнжлээ ингээд одоо нүүрэн дээр тавьсан бол тэр хүнжлийн бохирдол хүртэл ингээд нүүрэн дээр ч наалтсан те тэр одоо нүүрэн дээр наалтсан тэр их бохирдлыг би зүгээр одоо тонер падаараа арчиж авах гад хэрэглэдэг гэсэн үг. Одоо тэгэл нуугдч муухцсан те тэр мэрийгээ хүртэл ингээд сайхан ингээд цэвэрлээд тэрний дараагаар арьс ашлагаа хийхэд яг л юм гой гүлээсэн зүгээр арьсан дээрээ л арьс ашлагаа хийдэг. Би одоо ийм зорилготой хийдэг болохоор тийм силикон материалтай зүгээр л юм нэг арьсан дээр гулгаад байгаа. Тийм тонер пад надад тохирдгүй юм бэлээ. Би яс тэр мэдрэмжинд ч дургүй юм бэлээ. 5 дугаарт энэ амар сонио юм. Хүмүүс бас амар гайхаж магадгүй намайг ямар сонио охин бэ? Ямар сонио хүүхэн бэ гэд. За 5 дугаарт юу вэ гэхээр чийгшүүлдэг тос маань тагийн шууд ингээ онголонгоо чийгшүүлдэг тос маань шууд ингээ гараад ирдэг. Тийм савлгаатай шууд ингээ бүтнээрээ ингээ савлагдсан би тийм тос хэрэглэж чаддаггүй. Яагаад вэ гэхээр одоо нөгөө нэг за яг хуу тиймэрхүү тоснууд чи юм халбахтай байдаг штэ. Тэнгүүд ямар нэгэн байдлаар одоо зүгээр яг өөрийнхөө хэрэглэж байгаа хэмжээгээр халбгаараа одоо хутгаж аваад тэрийгэ арьсан дээр шууд ингээ тавиад тэгээд ингээ таглаад тавьчихдаг тий. Ингэж хэрэглэдэг одоо тосон дээр маань надад ингээ юу бодогддог вэ гэхээр нэгдүгээрт би тийм амар одоо ингээд за би энэ халбыг энэ тосоо дуустал ингээ хаяхгүй би тийм тохиолдлыг одоо ингээд найддаггүй. Би тийм тохиолдолд одоо найддаггүй. Яг тэр би ч одоо 2 жоох хүүхэдтэй хүн шүү дээ. Тэнгүү тэр 0-д ороод ямар нэгэн байдлаар миний хизээ нэгэн цагт тэр мэрийг ингээд оролцсон, хайж майсан, хугын саруу хайцсан байхыг би бол үнэхээр үгүйсэхгүй. Тэнгүүд би тэрийг ингээд мэдхгүй байж байгаа те хогоо шууд гаргаа хайж майсан. Тэнгүүд би тэгэл одоо ингээд юм халбагдтай юмгүй болчихно шүү дээ. За тэгээд тэр халбаг бол би бол халбагнд ингээд найдахгүй. Энэ халбаг хязгаарч алга болж магадгүй гэдэг би тийм нэг одоо бодол байгаад байдаг. Хоёрдугаарт тэр чинь ингээд онгойлгох болгонд чи ингээд шууд ингээд том таглагаараа онгойлгонгод битүү ингээд агаар ороод эсвэл ингээд агаарт байгаа тэр тоосон цур хүртэл тэн дотор намайг онгойлгоод одоо хутгаад авахын хооронд тэн дотор ингээд орж байгаа гэж бодоод нэг тийм жоохон бохор санагдаад байдаг. За тэгээд тэр халбаа алгуулчих юм бол мэдээж би гараараа л авна шүү дээ. Гараараа авлаа ингээд тэр гар одоо ингээд байнгын тэнд ороод одоо нэг хоорондоо ингээд холтой гарн дээр байгаа тэр одоо бүтэц тэр тос руу ороод бас ингээд юм холилдоод те тэр тосны найрлага чанараас ингээд юм алдагдаад байгаа юм шиг нэг тийм санагдаад байдаг. Тэнгүүд би ямар тос хэрэглэмээр байдаг вэ гэхээр одоо зүгээр л өөрийнхөө зориултыг ингээд нөгөө шахаад гаргадаг тэнгүүд юм хушуутай. Ямар нэгэн байдлаар нэг юм хушуутай тий. Тэр хушуугаараа л зөвхөн ингээд шахчаад л гаргадаг. Бусад тохиолдолд бол нөгөө шууд ингээд доторх ингээд ухаж гаргаж ирэх одоо тийм боломжгүй. Шахаж гаргаж ирж байна гэдэг чинь угаасаа тэр чинь ингээд шахаж гаргалаа. Шахсан тэр аман дээр нь тос маань ингээд үлдчихтэй шүү дээ. Ингээд бөглөөд одоо ерөөсөө тэр дотгошоо ингээд дахиад ингээд сөрж одоо агаар орохгүй тэр чинь ингээд бөглөөд үлдчихдэг. Тэгэл тэр чинь тагалцдаг тий. Тэгээд буцаал таглагийг навлаа дахиад нөгөөдхийг шахлаа. Шахаад гаргасан ч гэсэн одоо тэнд ингээд үлдэгдэл тос нь амаа бөглөөл байж идэг. Тэнгүү дахиад тагалчин дээ. Тэнгүү тэр чинь ингээд агаар байнга ингээд сүрж ороод байдаггүй. Жохон тийм нэг бохир санагдаад идэг. 6 дугаарт ямар нэгэн цайруулдаг, төвн автай нарны тос хэрэглэж чаддгүй.
Миний хэрэгжилжсэн одоо төв навтай нарны тоснууд нэг юм наалтамхай, зунгаарлцсан тийм байгаад байдаг байхгүй. Тэнгүүт тэр тосыг миний бодлоор шүү. Миний бодлоор цайрдаг тэр төв навтай нарны тосыг маш болгоомжтой ингээд сайн нэгэн жигэд ингээд толиндоо бүр ингээд амар сайн харж байгаа төрөхгүй бол зарим нэг газартаа ингээд зузаан цагаантай, нимгэн цагаантай, зузаан цагаантай гэдэг юм нэгэн жигд бус тараачингууд тэрний дараа түргсэн миний мейкап энэ төр зүгээр л аимшиг юм. Зүгээр л одоо төв навтай нарны тосыг дангаар нь шууд түрхээл гарах одоо тийм нөхцөлд хэрэглэж байгаа бол арай гайгүй. Төв навтай нарны тос хэрэглэчээд дараа нь араас нь ингээд нүрээ будангууд үнэхээр нэгэн жиг сайн тарааж чадаагүй бол үнэхээр мейкап айгүй муухай болдог юм шиг санагдсан надад. Тэгэхээр хэрвээ төв навтай нарны тос хэрэглэж байгаа бол маш сайн ингээд жигэд гоё тарааж сураарай л гэж бодогдсон. Гэтэ би бол тэр нэг юм наалтамхай, хит хөтхөн, тийм бүтцтэй юм нүрэн дээрээ түрхэж чадахгүй мэлий. 7-дугаарт хит өтгөн бүтцтэй тонер. Зүгээр яг одоо энэ насн дээрээ би одоо ингээд 30 гарсан тий. Яг энэ насн дээрээ би үнэхээр одоо тэр хит өтгөн бүтцтэй тонер хэрэглэж чадахгүй байна. Магадгүй би 50-60 гараад өтгөн бүтцтэй тонер надад угаасаа хэрэглэхээс өөр сонголт олдохгүй. Яагаад тэгэхээр улам л одоо нөгөө өвчлөө бүр амар үүссэн тий. Тэнгүүт чинь өтгөн бүтцтэй юм хэрэглэхгүй л угаасаа болохгүй. За энэ өтгөн бүтцтэй тонерыг би яагаад ингэж хэрэглэж чадахгүй байна вэ гэхээр би өтгөн бүтцтэй ингэж жишээ та нарт ингэж амаараа зүгээр ингэж ойлгуулахыг хичээе. Өтгөн бүтцтэй гэх тэнгүүд одоо ингэ гарч байгаа тэр гаралт нь яг ингэ тос шиг гарч ирнэ одоо. Ингээд тонер ч юм болохоор шууд пүк гэдэг одоо ингээд ийм шулуун ингээд амнаасаа ингээд гарч ирж байгаа штэ. Тэгэхгүй өтгөн миний ярьж байгаа одоо тэр өтгөн бүтцтэй маань одоо ингээд жоохон ингээд тий нэг тийм гарах гэж одоо тэр шингэн шиг ингээд шууд гарахгүйгээр жоохон ингээд ийм нэг удаашралттай ингэж гарч байгаа нь би одоо хөтгнийг тайлбарлаад байгаа шүү. За иймэрхүү өтгөн бүтцтэй одоо бүр ингээд ийм тос гарн дээрээ би одоо ингээд жишээ аваад тестэрлэг гэхэд би одоо гарн дээрээ зөвхөн ингээд хөрхөж үзээд ингээд тарааж үзэнгүүт зүгээр ингээд тос шиг санагдахаар гэсэн үг. За ийм тонерыг хэрвээ хэрэглэж байгаа бол араас нь түрхэж байгаа тэр эссенс, серум, ампул те яг одоо тэр тонерийн араас түрхэж байгаа тэр арьс ашиглахаа маань тэр тонероос илүү өтгөн байх ёстой юм шиг санагдсан надад. Тэр тонер тийм өтгөн бүтцтэй тонер хэрэглэсэн бол араас нь зүгээр юм нэг усан бүтцтэй серум, ампулнууд байдаг штэ. Тийм юм хэрэглэхээр одоо тэр тонер чинь амар өтгөн бүтцтэй би нэг юм тос шиг тонер хэрэглэчлээ гэж бодъё л доо. Араас нь би амар усан бүтцтэй ампул хэрэглэнгүүт тэр тонер дүрхсэн арсын маань нэвтлээд одоо арсны маань гүн рүү бүр цаашаа ингээ орч чадахгүй юм шиг надад тийм мэдрэмж төрөөд идэг. Тэгээд дараа нь ингээд нэг усан бүтцтэй ингээд серум ампул ингээд түрхэнгөө зүгээр л ингээд юм нэг арсныхаа яг гадар тал дээр ингээд юм бүнжигнөөл ингээд ерөөсө дотгошоо ингээд нэвтэрч чадахгүй тийм мэдрэмж төрсөн надад. Би яг тийм одоо тонер хэрэглэх байхгүй тийм мэдрэмж төрсөн. Хэрвээ хэрэглэх тийм тохиолдол үнэхээр гарах юм бол яг тэр араас нь нүрхэж байгаа тэр серум ампул нь тэр тонероос бүр хэд дахин илүү зузаан байхгүй л бол мэдгүй ингээд нэг юм наана ингээд нэг юм бүнжигнөөл нэг юм ус ингээд цаашаа нэвтэрч чаддаггүй нэг тийм материал байдаг шүү дээ. Ингээд бороо оронгууд яг тэгээд ингээд наана ингээд бүнжигнөө зүгээр ингээд гулгаад байгаа юм шиг шууд гулгаал урсаад байгаа юм шиг тийм мэдрэмж надад төрсөн. Тэгэхээр би ерөөсөө тийм амар өтгөн бүтцтэй тос шиг бүтцтэй би тийм тонер хэрэглэж чадахгүй мөлий. 8 дугаарт энэ бол үнэхээр би одоо хэрэглэж чаддгүй дээ биш одоо би бүр үнэхээр хэрэглэхгүй гэдээ өөртөө ботцсон байгаа тэр бүтээгдэхүүн маань ширхэгтэй скраб. Би өөрөө угаасаа 20 эдтэй дөө тийм ширхэгтэй, элсэн чихрэн ширхэгтэй би тийм скраб хэрэглээд угаасаа арьсаа амар алж исэн гэд би өмнө нь skin care tips нэг бичлэгээрээ би хэлжсэн. Одоо яг тийм ширхэгтэй скраб үнэхээр хэрэглэхгүй. Миний одооны арьс арчилгаа бүхэлдээ бүр ихэнх тохиолдолд би арьсны хамгаалтын бүрхүүлээ сайжруулах арьс арчилгааны бүтээгдэхүүн би өөрөө хэрэглэдэг. Тэгснээ хэрвээ би тийм ширхэгтэй скраб хэрэглэж байгаа бол би амар сүн ингээд арьс арчилгааныхаа эсрэг юм хийгээд байгаа байхгүй юу? Миний арьс маш эмзэг, нимгэн арьсахгүй юу? Тэнгүү тэр нимгэн эмзэг арьсыг улам эмзэгшүүлээд бүр улам бүх л асуудлыг над дээр шууд ингээд гаргаад ирээд идэм билээ. Хамгийн сүүлийн зүйл маань бол энэ бол бүр ингээд миний хэрэглэж байгаа бүх төрлийн арьс арчилгаанд маань хамаатай зүйл байна. Миний тэр арьс арчилгааны бүтээгдэхүүн маань хит хурц үнэргүй
байх. Тэр хит хурц үнэргүүдээ ч гэсэн одоо тэр би бас спиртээс оруулчихъя гэж бодлоо. Спиртний агуулмж ихтэй тийм арьс арчилгааны бүтээгдэхүүн дээрээс нь хит бүр ингээд юм үнэртэй ус шиг бүр тийм хурц үнэртэй би тийм арьс арчилгааны бүтээгдэхүүнийг бас ингээд хэрэглэж чаддгүй юм билээ. Би үнэхээр амар эмзэг юм юу. Үнрээрээ ч эмзэг одоо хурж байгаа тэр хүрэл дээрээ ч гэсэн эмзэг аваар харж байгаа юм ч гэсэн баг эмзэг гэж магадгүй шүү. Одоо хитрхи тийм эмзэг юм харж чаддгүй. Чих маань хүртэл хитрхи эмзэг юм сонсож чаддгүй. Ядаргаатай бүр амар эмзэг юм аа бүр. Би өөрөө өөрийгөө хүртэл заримдаа ингээ гайхаа яагаад би ийм юм хэрэглэж чаддгүй. Би одоо ямар маягтай сүртэй юм бэ гэж бодоод байдаг байхгүй юу. Тэгээд би зүгээр иймэрхүү бичлэг хийжээд надтай адилхан ингээ нэг ч гэсэн хүн гарч ирээсэ гэж би дотроо битүүхэндээ бас тийм нэг хүсээд байгаа байхгүй юу. Яг тийм юм хүсээд байгаа байхгүй юу. Миний дараагийн бичлэг нэр нь би бүхэлдээ яг өөрийнхөө хувьд яг одоо хэрэгжилж байгаа хамгаалтын бүрхүүлээ сайжруулдаг тэр бүтээгдэхүүнээ сайхан тайлбарлаад ярьж өгөөд ямар дараалалаар би бас ингээд яг тэр байгаа бүтээгдэхүүнээ хэрэгэлдэг те би тэр тухайгаа гой та нарт хуваалцаа гэж утсан. Яа тэгэхээр комментээр үнэхээр надад хамгаалтын бүрхүүл гэсэн асуулт үнэхээр илүү байгаад байгаа. Одоо үрчлэгээ яаж тэнэлгэж гин, нүхчлэлтэй яаж агшааж гин, эсвэл сэвх нүсэд толбоо яаж бүдгсгэж гин гэдэг асуудлаас илүү надад маш их хуурай шилттэй, эмзэг шилттэй. Юу одоо нөгөө яг яж хат нь одоо яг хаврын улирал, дээрэс нь улирал солигдож гин. Хавар яж хат Монгол илүү юм нэг салхитай байгаад идэв штэ, юм шорон салхитай. За тэнгүүт яг үдээд одоо ихэнх хүмүүсийн айрас юм нэг улайгаа, чимчигнээд, халуу шатаад юм халууд үгээд идэв штэ. Би бас заримдаа яадаг хгүй одоо ингээд уг нэг хэдий ингээд би нүүрний будагтай ингээд арьсаа хамгаалаад гадуур явж байгаа ч гэсэн орой нүүрний будгаа яг юм арилгангууд арилгаад байж хахад юм нэг хорсоод идэг нүүр ингээд юм чимчигнээд улайгаад хорсоод идэг. Тэгэл тэгвэл би өнөөдөр зүгээр дан төвнөрөөч тэр серумач тэр тосооч тэр те би энэ гурвыгаа бүгднгийн зөвхөн арьсны хамгаалтын бүрхүүл сайжруулдаг юм аа би өнөөдөр түрхий шүүгээ би тийм дотроо бод тэгэл өглөө сэрэнгүүд бүх юм ингээ сайхан тайвширсан байдаг амар гойлцсон байдаг. Зүгээр энгийн байх юм бол те дунд нь одоо би нөсөө толбоо бүдгсгэх тэр серум амплаа хэрэглэх эсвэл үрчлээгээ тэнэлгэх жоохон чангалах те эсвэл нөхцөлтэй ахшаах ч юм уу одоо тэр серум амплнуудаа би дундуур нь хэрэглэдэг гэсэн үг. Яг нэг хамгаалтын бүрхүүл сайжруулдаг арьс арчилгааныхаа дундуур нь хэрэглэдэг гэсэн. Одоо миний арьс арчилгаа ингээ 100% гэж үзэх юм бол би 60% таа яг зөвхөн хамгаалтын бүрхүүл сайжруулдаг ингээд рутинээ хийдэг. 40% таа болохоор нүг асуудлаа дагаа хуваачдаг гэсэн. За 10% нь би нэг нөсөө толбоос бүдгсгий, 10% нь нөхцөлтэй агшаа, 10% нь үрчлээгээ тэнэлгий, 10% нь сайн чигшүүлээч гэдэг юм уу те. Тийм одоо арьс арчилгаагаа би тэгж хийдэг гэсэн. За тэгээ өнөөдрийн маань бичлэгтээ хамт байсан та нартаа бүр маш их баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.